За сайн байцгаана уу та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Ингээд манай багийн бүтээлтэй танилццгаая. Girls Code гэсэн энэхүү холбоос терминд дарвал бид бүхний үндсэн пэйж болох Girls Code юм уу Facebook пэйж мөн гарч ирж байгаа. За ингээд дараагаар нь активын танилцуулга буюу бид бүхний хаанаас ирсэн, хэдэн настай, ямар сонирхолтой гэх мэт эхний мэдээллүүдийг оруулж өгсөн өөрөө бас онцлогтой. Үүнийг маань доошоо гүйлгээд харах боломжтой. Тоглоомын танилцуулга буюу энэхүү хэсэгт бид бүхэн өөрсдийнхөө хийсэн тоглоомыг үүсэл, дүрм, журам, ямар тоглоо зарчмаар тоглох ёстой гэсэн зарчмуудыг оруулж өгсөн байгаа. Сэтгэгдэл хэсэгт нь харин бид бүхний 2 сарын хугацаанд юу сурсан мэдсэн болон дараагийнхаа хүүхдүүдэд юу зөвлөмөр байгаа зөвлөмжөө үлдээсэн байгаа. Мэдээллийн технологийн хэсэгт гэвэл эмэгтэйчүүд ер нь мэдээллийн технологийн салбарт ямар хүн үүрэг гүйцэтгэж яваа, IT-ийн салбар ер нь ямар хэмжээнд яваа вэ гэдгийг бас харуулж өгсөн өөрөө онцлогтой. Ингээд бид бүхэн бас өөрсдийнхөө бүтээлийг англи хэл дээр хөрвүүлж өгсөн, солонгос хэл дээр ч мөн хөрвүүлж өгсөн байгаа. Ингээд нийтдээ монгол, англи, солонгос гэсэн 3 хэл дээр харахын сацуу 2025 онд Монгол улс хос бичгтэн болон гэсэн хөтөлбөрийн хүрээнд бид бүхэн өөрсдийнхөө бүтээлийг бүгднгийн бас монгол бичгээр хөрвүүлж өгснээр онцлогтой байгаа. За ингээд өөрсдийнхөө тоглоомтой танилццгаая. Бид бүхний тоглоом гэвэл үндсэн тоглоом маань хайч чулуу даавуу гэдэг тоглоом байгаа. Тоглогч болон компьютер гэсэн хоёр талаас тоглодог. Компьютер нь цаанаас автоматар хуруугаа сонгож гаргадаг бол бид бүхэн эндээс сарлаа гэхэд та яллаа, тэнцлээ, ялаглаа гэсэн товчлуур маань бас гарч ирдэг байгаа. Оноо нь бодогддог. За ингээд дараагийн бидний хийсэн прожектууд энд харагдаж байна. Бид бүхэн калькулятор буюу тооны машин дээрээ дизайн, крафт тал дээрээ бас ажиллаж өгснөөр давуу талтай. Ингээд дараагийн бидний хийсэн project гэвэл digital click буюу электроник цаг гэсэн Монгол Улсын хаанаас ч утсан цагийн бүсгээрээ зөв явна гэсэн үг. За ингээд дараагийн маань хийсэн project гэвэл валютын шилжүүлэг байгаа. Шилжүүлэх дүнгээ бичээд аль улсын валютаас аль улсын валют руу шилжүүлэх хүсэлтэй байгаа вэ гэдгээ дарахад л бид бүхэн үнэгээ эцэслэн бодоод гаргаад өгнө гэсэн үг. За ингээд бид бүхний хийсэн бүтээл энэхүү хүрээд дуусаж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.